Hello, Мэлэн. Ер нь ямар ч хэсгийн авах байсан эртнээс бэлтгэл зүгээр цаг хугацаа мөн санхүүгийн тал дээр ш тэр. Авах хэсгийн чи ивент гарахаас өмнө ивентийн речарж дээр нь таймдаа авчуулаас ашигтай. Учир нь хугацаа алдахгүй тулд гарсан ихний өдрөөс нь л хямдрах хүртэн дашны зүгээр байдаг. Нэмээд ивентийн чинь free token task дээр spend diamond гэж гарч ирдэ штэ. Тэгэхдээ ивент дээрээ шууд 10 тарцсан дээр байдаг. Өдөр бүр хямдраад дараал авчвал ашигтай. Тэгээ ихэнх ивентийн хувьд бол юм байна. Харин яг миний өнөөдрийн онцлог нь болохоор коллектор хэсгийн хямдхан авах гэж байгаа болохоор коллектор ивентийн давуу тал нь мэдээж Aurora Crystal. Энийг хаанаас олж авахыг гэвэл эдгээрээс авч олж болно. Starlight Pass-аас авч болдог. Би бол ихэнхийг нь Diamond Pass-аас ихэнхийг цуглуулсан. Коллектор ивент чинь 20 хоног гардаг ба 6 дараад 6 топ шагналаас авдаг. Тэгэхээр хамгийн ихтэй 36 дарна азтай л эрт унж болно. Яг над шиг. 20 хоногтой 36 дарахын тулд эхний өдөр нь шууд 16 дарна. Тэгээд өдөр болго хямдрахаар нь нэг дарна. Free token авахдаа ивентийнхаа речаржтай давхцуулаад нэг речарж хийчих юм бол зүгээр. Учир нь 20 хоногтой коллекторын free token байж лээдэг болохоор өөр ивентийн речаржтай хамт нь хийчихвэл амар ашигтай. Би азтайсан болохоор 6 даралт шууд алгасаад унтсан. Тэгээд тийм болохоор амар ашигтай ажилласан гэсэн үг. За тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Баяртай.